Энэхүү видеог Tokyo App хамтран хүргэж байна. Та 7 сарын 31-нд дуустал Tokyo App-ийн Movie Business Univision кино болон кино багцуудыг идэвхжүүлэхдээ Tokyo Dance-аараа төлснөөр 50% кэшбэк зөвлөх боломжтой юм. Мөн үүнээс гадна Tokyo App-аас Univision төлбөр төлөх, задаргаа харгах, багц идэвхжүүлэх, цуцлах, кино хайх гэдэг бүхэл мэдээллийг нэг дуураас авах боломжтой байгааг дуулахад талтай байна. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу. Баярлалаа. Сайн өнөөдрийн дугаартаа My Military Valentine гэх шинэхэн гарч дууссан K-drama гэрж өгөхөр бэлдлээ. Хэдэн 10 жил үргэлжилсэн хурцдмал байдлын дараа Солонгосын хойгт инх тайван тогтлоо. Хойд өмнөдийн Солонгосын инх тайвны инх цагийн эхлэлийг тохиолдуулан хилийн зурваст шинэхэн хотыг байгуулж аж үйлдвэрийн бүс болгохоор шийдвэрлэнэ. Киноны 1-р ангид Baekhyun Bingwon-sid галт тэргээр ирж байгаагаар эхлэнэ. Зурагтаар хотын дарга Wontae-su анх манай хот анх 20,000 оршин суугчтай эхэлж байсан хот одоо 200,000 давсан оршин суугчтай боллоо. Бид цаашид 2 орны холбосон хурдны галт тэрэг барих ба аж үйлдвэр хүн амыг өсгөх бодлого барьсан ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлнэ. Түүний эргэн тойронд Fita-гийн хамтлагийн зураг туудас сурчилгаа, хаасайгүй сурчилгаа байна. Хойд өмнөд Солонгосын инх тайвныг тохиолдуулан өмнөд Солонгосын K-pop од Lloyd тоглолт хийхээр Bingwon-ийн хотод ирснээр киноны үйл явдал өрнөнө. За Bingwon-ийн хотыг найрамдал хот гэж нэрлэжээ. Энэ үед Бек найрамдал хотод шөнө ирж эмийн сан болох гэж байгаагаар кино эхлэнэ. Хаягаар ирэхэд эмийн сан нь аль хэдийн хаасан байх ба түүнийг харсан үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн Бек дээр ирж эмийн сан ажиллахгүй байгаа ямар нэгэн эм хэрэг болоо юу гэхэд үгүй ээ. Нөгөө хоёр маань харин бид хоёр муу хүмүүс биш ээ. Энэ нэм зүрх судасны өвчин зүрхний үйл ажиллагаа нь маш сайн гэдэл шилдэ эм гаргаж ирээд магтаад манай хүний хуурхыг оролдоно. Baekhyun тэдний өрхөнд орж энэ үнэхээр зүрхэнд сайн юм бол би бүгдийг авъя. Ямар үнэтэйг нь асуухад боломжийн үнэтэй хамт очиод авч болно гэд машиндаа суулгаад явцгаана. Дүр солигдож K-pop хамтлагийн гишүүд тоглол болох газараа ирнэ. Хотын дарга туслагуудтайгаа үзэхээр явах ба найрамдал хотыг урлагаар дамжуулж дэлхийд сурчилахаар Fita K-pop хамтлагтай 1 жил гаруй гэр хэлцэр хийсний үр дүнд тэдгэрч байгаа тул аюулгүй ажиллагааг сайн хангахыг үүрэг болгоно. Хоёр туслахууд нь ч хойд болон өмнөдөөс ирсэн тул үзэл бодол нь таарахгүй байнга санал зөрөлдөнө. Энэ үед хойд болон өмнөдийн найрсаг харилцааг хүлээн зөвшөөрдөггүй нууц бүлэг нууцаар тоглолтын зогсоол руу нэвтэрч зэвсэглэн тесрэг бөмбөг сорилуулна. Хүсэн хүлээсэн тоглолч эхэлж танхим дөрвөн үзэгчид бүгд л дааш дуулсаар. Гэнэт хотын даргад тесрэг бөмбөг сорилуулсан гэх мэдээлэл ирж тоглолтыг зогсоох уу гэхэд болохгүй. Тусгайгийн багийг дуудах тушаал өгөв. Дүр солигдож Беки нөгөө хоёр дамын 8-ачны портер суучихсан. Зүрхний юм авахар явна. Ни хоёрч чич хөөрхөн юм ажил хийвэл яаж байна? Чамд бол амархан ажил олдноо. Эмнийхээ үнийг төлөхийн тулд ажил хийх үн төр гэдэл явж байтал. Шонхроо шуурхаа дуудлах гэсэн мессеж ирнэ. Жолоочийг машиныг зогсоо гэж анхааруулхад зогсохгүй байсан тул шууд л бууга гаргаж ирээд л машиныг зогсоогоод ни хоёрыг буулгаад машиныг нь аваад явна. Улалгүй террор бүлгийн ахлагч Сон Жэ-хүн дээрээс тушаал ирж тесрэг бөмбөгийг идэхгүй болго ажиллагааг цуцал гэсэн даалгавар ирснээр багийнхандаа ажиллагаа цуцлсан талаар мэдэгдэж буцахыг тушаав. Тоглолт тасварлаж Lloyd Dyson-с буугаад нууцаар арын хаалгаар гарч зогсоол руу бариллын дагуу очино. Энэ үед манай багийнх нь бомб суулгасан нууц бүлгийг хайж байгаад Lloyd-ыг тэдний нэг байна гэж андуурна. Тусгай хүчийн сэргүүдээ түүн рүү явуулна. Lloyd машинд орж ирээд Жинийг хэмэгтэйгээс зягсан бууга авч Жинж түүнээс өөр зүйл хүснэ. Хэвлийнхэн болон тусгайгийнх нь Lloyd-ийн машины гадаа ирж хаалгыг нээхэд Lloyd Жиний хоёр их л эвгүй барилтаа байна. Тусгайгийн нэг нь Lloyd-ийн бууг хураан авч хугалахад Lloyd жуурлан түүний маскыг буулгаж царайг нь харсанд манай Беки байлаа. Ингээд тусгайгийнх нь нууц тэрхор бүлгийг олохоор ажиллагааг үргэлжлүүлэхээр явна.
Удалгүй Жиний хэвлэлийн хурал хийж Ллойд түүнтэй болцдог байсан. Гэхдээ тэр зөвхөн хэрэгтэй зүйлээ авахын тулд намайг ашиглаж байсан байна гэдэг худлаа мэдээлэл тараасан Ллойд ч их урлана. Манай хэдэж пранк гэж бодоод тоглолтын үеэр бомб сүрлүүлсэн гэж мэдээлсэн охиныг олохыг тушаана. Мөн цаашдаа тэрээр ажиллагаа болохгүй гэсэн баталгаа байхгүй тул аюулгүй байдлыг сахиж хамтарсан тусгай бүлэг байгуулахаар болцгооно. Жинигийн хийсэн хэвлэлийн мэдээлэлээс болоод Витагийн хариалагддаг агентлаг маш завгүй ажиллаж байх ба босс руу дуудлага ирсэн нь Ллойдыг зэвсгийн чанартай зүйл хууль бусаар олж авсан гэдэл асуудал үүснэ. Ллойд ч тэр бүүчин хөлөх шүдээ тоглоом бүү байсан юм а гэж хэлсэн ч хинж түүнд итгэсэнгүй. Ллойд уурлаад өрөө рүүгээ явж ком дээрээ буутахаар сууна. Гин тэр өдөр Бекийг бөөг нь хуглаад зүгтсэнд уурлаж түүнийг арасан дагсан ба Бек тэрөрөдтэй чадварлаг тулалдаж байгааг харсан ч яг худгалуулах гэж байгааг хараад араас чинь гэж анхааруулж амийн авраад нүүдэж байтал туслах нь нэрээд Ллойдыг аваад явсныг санана. Нөгөө мэдээлэл өгсөн гэх охиныг авч ирээд байцаалд авсан ч юу ч хэлсэнгүй. Беки ч радио холбоо олсноо үзүүлж энэ пранк биш байсан байх. Охин үнэн хэлж байгаа гэхэд асуудал гаргаад хэрэггүй би өөрөө олж мэднэ гэв. Сонжихэн хувийн пабда спорт машинтайгаа ирж дотгошоо орж ирээд ажиллагаа гардаж хийж байсан багийг уурлаад тэдэндээ тулалдсан гэдгийг мэдээд бидний дунд мэдээлэгч байна тэрнийг ол гэж тушаав. Ллойд ч комо тоглож сууж байтал агентлагийн босс түүнрүү залгаж Ллойдын нэр хүнд нь унаж асуудалд оролцолдож байгаа тул сэрэгт явуулахар болсноо мэдэгдэв. Занг алдарт K-pop бой сэрэгт ирээд нэлээд нухлуулнаа. Бодож байснаа шал өөр байсан тул Ллойд агент босс руугаа залгаж хурд нь эндээс явмаар байгаагаа илэрхийлэхэд удахгүй ангийг чинь солино тэр болтол байж байгаараа гэд уцаа тасалчихв. Уцаар ирчээд явж байтал түүний урд зэргийн машинаас үзэсгэлэн нэмэгтэй манай Беки бууж ирнэ. За ингээд манай Ллойд түүний ангид хуваарлагдсан болж таарна. Дараагийн анги түүн удахгүй орох тул хүлээж байгаараа. Удахгүй уулзъя. Сав дараарай. Баярлалаа.